Зөвхөн доктортой хөгжлийн зорилгын хяналт шинжилгээ үнэлгээний асуудал биш. Ер нь нийтдээ хөгжлийн бодлого төлөлт асуудалтай үнэлгээ нэлээд аргачлал нь хүртэл ойлгомжгүй зорилготой хүрсэн хэсгийг дүнгэж хэцүү байлаа гэд өнгөрсөн чуулганы уралдаанаар нэлээд бас шүүмжлэгдсэн. Яг үүнтэй адилхан Алсын хараа 2050 доктортой хөгжлийн зорилготой нийцсэн зорилтуудыг хэмжих хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлт нь Монголд хамааралтай гэж тогтоосон 241 үзүүлэлтээс хэдээр нь яг хэмжигдэж чадж байгааг та бүхэн маань судалж үзсэн үү? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт яг үүнтэйгээ холбоотойгоор үндэсний сайн дурын 2 дахь илтгэлийн зөвлөмжөд тусгасан Монгол улсын доктортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт эдгээрийн зорилттой түвшнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгааг баталгаажуулах ёстой гэсэн нэг зөвлөмж багтсан. Энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа юу? Хоёрдугаар асуулт. За, гуравт нь болохоор бид нар ингээд дунд хугацааны 7 зорилттой хөтөлбөр байх ёстой гэд хэлсэн. Зөвхөн бүсчилсэн хөгжлийн зорилттой хөтөлбөр л батлагдсан баа штэ. Бусд нь яах болоо? Энэ бусад хөтөлбөрт нь энэ доктортой хөгжлийн зорилтууд багтсан болов? Бусад хөтөлбөрүүдийг та бүхэн маань мэдж байгаа. Хүний хөгжлийн зорилттой хөтөлбөр, нийгмийн хөгжлийн зорилттой хөтөлбөр, энтергээд эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийнх, засаглалын хөтөлбөр гээд энэ бүхэн чи яг батлагдаагүй нэг нь л батлагдсан баа тий. За энэ 3 асуулт тэгээд саналаа хариулсан дараа хэлчих. За хариулсан дараа саналаа хэлчих. 4 микрофон 4. Эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт тийм юуны 244-өөс 146-гийн Монгол улс хэмжиж чадж байгаа юм билээ. Энэ нь болохоор манай статистикийн газар бол яг хэмждэг энэ аргачлал нь энэ дээр энэс одоохондоо яг ийм түвшинтэй байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол цаашдаа сайжирж иж бид бүгдээрингийн нэгтгэж харах байхаа гэдэг. Нэгдүгээр, хоёрдугаарх нь зорилттой хөтөлбөрүүдийг яам өнгөрсөн жил улсын хурл өргөн бариад тэгээд буцаагдсан. Одоо бид нар сайжруулалтыг хийж байгаа. Сайжруулалтыг хийж дуусаад энэ чуулганы хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ дотроо бид нэр одоо ахаад сайжруулалт юун дээр явж байгаа гэхээр загварчлуудыг ашиглаж дөрөвний презентац дээр гарсан шиг яг тэр доктортой хөгжлийн зорилтууд нь хөгжлийн бодлогын бүх бусад баримтчгүйтэйгээ уялдуулахаар ингэж ажиллаж байгаа. Тэгэд энэ ажил маань бас их чамгүй хугацаа авдаг юм байна. Тэгээ энэ чиглэлээр бас ажиллаж байна. Мөн ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд бүх яамдууд, бүх төрийн байгууллагууд хилцүүлэг хийж өөрсдийн ногоон хөгжил, химэл оюун ур чадварын шилжилтээр стратеги боловсруулад биднэрт ирээд бид нар бас нэгтгэлийн нэг стратеги боловсруулах юм. Тэгээ энэ ажил маань бас давхар явагдаж байгаа учраас энээс үүдэж тэр зорилттой хөтөлбөрүүд маань бас нэлээд чамбай гарах болов уу гэж бодож байна. За. Хоёрдугаар асуулт байсан тий. Нөгөө баталгаажуулаг байгаа. Албан ёсоор нөгөө шалгуур үзүүлэлт зорилт түвшнийг албан ёсоор баталгаажуулаг байгаа гэдэгтэй холбоотой асуулт. 2-8. Мөнх соёл гишүүний асуултанд нэмж хариулъя. За нөхцөл байдлын дүн шинжилгээгээ 146 шалгуур үзүүлэлт нэг бүрийг үндэсний бодлогын бичиг баримтанд хэрхэн яаж суулгах вэ гэдэг чиглэлээр нэгдсэн үндэсний байгууллагын харьяа байгууллагууд болон суурин зохицуулагчийн газартай хамтран 10 жил Монгол улсын дунд хугацааны бодлогын баримтчиг болох 10 жил, 5 жил, 4 жилийн бодлогын баримтчгүүдэд шалгуур үзүүлэлт хэлбэрээр тусгаж албан ёсоор баталгаажгаар байгаа. За саналаа хэлчихье. За ер нь бол энэ Алсын хараа 2050 доктортой хөгжлийн зорилго 2-ыг уяах гадаа гэж харж байгаа. Гол нөгөө зангидагдсан бодлого чи Алсын хараа 2050. Тэгэхээр энэ дээр яг зорилт нь тодорхой бус хэмжигдэхүйц биш байгааг дахин нэгтлээд хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлдэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Тэгэхгүй бол уриал оозон тунхагийн шинжтэй хэрэгжсэн хэсэг нь үл ялгагдах, үр дүнтэй нь уялдуулах боломжгүй байгааг анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. За хоёрдугаарт нь болохоор хөгжлийн төлөөх түншлийг бэхжүүлэх гэсэн ганцхан зорилго дээр л манайх ерөнхийдөө үр дүнтэй гэсэн ийм үнэлгээ авсан. Харин бус дээр нь moderately improving буюу бага зэрэг ахиц байгаа гэсэн л ийм үнэлгээтэй байгаад байгаа. Тэгэхээр
бусад одоо 2030 он хүртэл 5 жил үлдсэн энэ доктортой хөгжлийнхаа зорилгыг биелүүлэхийн тулд одоо цаашид юу хийх вэ гэдэг дээр наривчилсан төлөвлөгөөтэй л ажиллахгүй болохгүй нэ. Тухайлбал ядуурлыг бууруулах эхний зорилго нь өдөрт $365 буюу 12,800 төгрөгийг ядуурлын шугамаас доогуур амьдарч иргэдийн нийт хүн амд эзлэх хувийн жин гэсэн шалгуур үзүүлэлтийг бид нар хангаж чадаагүй одоо хүртэл өндөр дүнтэй байгаа. Энийг жишээлбэл яах вэ ч гэдэг юм уу бүх олон ийм үзүүлэлтүүд байгаа. Энэ дээр наривчлж суух хэрэгтэй юм болов уу? Хяналт шинжилгээ үнэлгээнийхээ байдлыг сайжруулмаар байна гэсэн ийм саналтай байна. За тэгээд нэг ер нь бусад гишүүд маань хэллээ. Ер нь цаг алдалгүй сайжруулах зүйлүүд зөндөө байна. Доктортой хөгжлийн зорилгоодыг хангахад салбар хоорондын хэвтэй уялдаанаас гадна нөгөө яамд хоорондын, агентлаг хоорондын тухайн салбарын дотоод дахь босоо уялдаа холбоог хангахын тулд бас бусад улс орнууд ихийг хийж ийн. Тэдгээрийн жишээ одоо сайн туршлагуудаас бас Монгол улс тавьж байгаа төлөвлөгөө бодлогондоо бас авч хэрэгжүүлэх шаардлага байна гэсэн нэг санал байна. Ахиц дэвшил гаргахын тулд те. За тэгээд товчлоод хамгийн сүүлд нэг санал хэлэхэд доктортой хөгжлийнхаа зорилгоодын хэрэгжилтийг хангадаг, тайлагнадаг эдийн засгийн хөгжлийн яам нь хөгжлийн бодлого төлөлт хийхдээ эдгээр зорилгоудаа нийцж байгаа эсхийг нягтладаг бодлогын үнэлгээний арга хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Түүнийг удирдлагын мэдээллийн системтэйгээ уялдуулан үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Ингэж чадах юм бол цаашид боловсруулагдах бодлого төлөлтийн төслүүд нь цэгцрээд эргээд нэгдсэн үндэсний байгууллагад тайлагнахад илүү бодиттой цаг хочсон хялбар болох. За тэгээ удирдлагууд нь доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянаж шийдвэрээ гаргахад илүү дүхэн байх юм болов уу? Одоо бусад яам агентлаг өөрсдөө ч гэсэн те. Тэгээ энэ бүхэн үр дүнд суурилсан бодлого төлөлтөөр дамжин хэрэгждэг ийм одоо олон жил үр дүнд суурилсан төлөвлөлт гэж ярьлаа. Энийг хэрэгжүүлэхэд дүхэн болноо л гэж ийм одоо саналыг багцлж хэлмээр байна. Ер нь бол бид нар ажил хийсэн болж биш яг нөө үр дүн гарахын төлөө ажилламаар. Энэ бол ерөөсөө ганцхан эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу, ганцхан доктортой хөгжлийн зорилгоорынд яригдж байгаа биш. Нийт манай Монгол улсын түвшинд бодлого зангидах түвшинд яригдж байгаа түрүүн би хэлсэн нөгөө бүх үнэлгээ мониторинг хийсэн чинь бид нар бүр ямар ч барьцгүй, ямар ч цаашаа бодиттой зөвлөмж их өгөх боломжгүй тийм байдалд хүрснээ өнгөрсөн хугацаанд бид нар дүгнсэн, шүүмжилсэн. Тэр энэ дээр бас бид нар давхар анхаарах ёстой байхаа гэж хэлмээр байна.